Монгол Улсын ерөнхийлөгчийн явэлдороо зохион байгуулж байгаа Монгол дархны уламжлал шинжилэлт сэдвт ангатгаар чуулган төрийн ордонд боллоо. Чуулганаар соёлын бүтээлч үйлдвэрлэл ба Монгол уран дархны урлаг, Монгол уран дархны соёлын үндэс нь ач холбогдол, Монгол уран дархчдын өмнө тулгамдж байгаа асуудал шийдвэрлэх арга зам зэрэг сэдвүүдийг хэлэлцлээ. Чуулганыг ерөнхийлөгч нээж үг хэллээ. Тэрбээр уран дархан өв соёлыг түгээн дэлгэрүүлэгчдийн үйл хэрэг бол манай улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын амин чухал дархлаа өв соёлын үнд зүйл болж ирснийг тодтоглоо. Түүнчлэн уран дархан урлаачдын уламжлалт мэдлэг арга ухааныг хадгалан хамгаалж өвлүүлэн хөгжүүлэхэд төр засгийн бодлого чиглэгдэх учиртайг онцолсон юм а. Эрхэм хүндэт уран дархчууд урлаачдаа. Уран дархан урлаачдын бүтээл бол аливаа ард түмний ахуй амьдрал, бэлэгдэл, соёл иргэншил, зан заншил, шашин шүтлэг зэрэг нийгмийн үнэт зүйлсийг нэг дор хураан зохицлоодог дахин давтагдшгүй урлаг соёлын хосгүй өв бүтээл юм. Тийм учраас Монгол дархан урлаачдын бүтээлийг Монголын түүх ухсаатны зүй соёл иргэншилтэд уялдуулан судалж, сурчин таниулж, түгээн дэлгэрүүлэх явдал туйлаас чухал байна. Ялангуяа Монгол дархан урлаачдын олон мянган жилийн хөгжлийн замнал, ололт амжилт, дахин давтагчгүй өнгө төрхийг дэлхийд дахин сурчлан таниулахын зэрэгцээ үр хождоо өвлүүлэн үлдээх ёстой юм. Та бүхний амиас чадвар, ур ухаан шингэсэн бүтээлүүд монголчууд бидний гоо зүүн мэдрэмжийг сэргээж, түүх соёл, өв уламжлал, зан заншлалаа бархах омогшлыг төрүүлж, оюун санааны нэгдмэл байдлыг баттган бэхжүүлдэг учиртай юм а. Тиймээс Монгол уран дархны урлалыг соёлын бүтээлч үйлдвэрлэл болгон хөгжүүлснээр аял жуулчлалыг дэмжиж Монгол улсыг дэлхийд дахинд сурчин таниулахад чухал үүрэг гүйцэтгэх болно. Уран дархан урлаачдын уламжлалт мэдлэг, арга ухааныг хадгалан хамгаалж, өвлүүлэн хөгжүүлэхэд төр засгийн бодлого чиглэгдэх ёстой. Ялангуяа энэ салбарын эрх зүй, бизнесийн орчныг олон улсын стандарт дүрм журмд нийцүүлэн сайжруулах, санхүүжилт, худалдан авалтын тогтцоог боловсронгуй болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлд энэ салбарын гүйцэтгэх үүрэг оролцоо манлайллыг нэмэгдүүлэх, экспорт, аял жуулчлалын зах зээлийг тэлэх зэрэг асуудлын гарц шийдлийг хамтдаа тодорхойлж ахиц дэвшил гаргана гэдэгт итгэлтэй байна. Монгол дархан урлаачдын олон мянган жилийн хөгжлийн замнал ололт амжилт дахин давтагдшгүй өнгө төрхийг дэлхийд дахинд сурталчлан таниулахын зэрэгцээ үр хойчтой өвлүүлэн үлдээх учиртай юм а. 2024 онд төрийн тахлагтай хан хинтээ уулын их шүтэн оргил Бурхан халдун хайрхан их эзэн Чингис хааны онгон шүтэнийг сүслэн дээдлэх зорилгоор төрийн тахлагт Бурхан халдун хайрханд хүндэтгэлийн зогсолбор бүтээх тухай зарлиг гаргасан. Түүнчлэн Монгол дархан урлаачдын ирээд уулсан залуу үе мэрэгжлийн боловсон хүчнийг үе шаттай бэлтгэх, давтан сорих тогтолцоог улам боловсронгуй болгож сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаамаа.